За бид явсаар гад Батай буудалтай ирсэн байна. Тэр тэгээ манай Батай дахь буудлын рум турья. За би яг гүдэнд нь гараад ирсэн зогсож байна. Чи хоёр орсон уу? Би чи бууж үзээд тэгээд хөө. За гараад ирээ. Оба. Оо, nice. Оо, ямар гоё. Оо. Оо, яг далаарга хараад л юм шүү. За яг цонх тэрхтээ хараагүй ч гэсэндээ гадна л нэм гоё юм байна. Хажууталд өөр. За ингээ оронгот ийм хоёр ортой. За байна болохоор ийм шүршүртэй ийм байнтай. За ийм үрэн да. Ийм том цонх монхтой. Цонх чи толимэлтэй. Nice. Бангкокоос наашаа Паттайраа ирэхэд бол 150 багт тэгэхээр чинь хэд вэ? 16,000 төгрөгөөр л юу ирчт юм бэ? Паттайя руу. Энд яг унтраад байгаа юм бол. За одоо Паттайя гоё шинжих хэвээр доо бонд. Массаж хийлээ гараад ирсэн юм бүр амар голчлаа. Массаж тоо юм байна. Гэсэн массажны маань газар ийм газар байна. Чан гэдэг нэртэй. За. Паттайя хорно. За ингэ далаа дээр ирлээ. Өнөө Паттайя дээрээд Паттайя болохоор Бангкокоос нэг 230 минут яваад ирчдэг зайд байт юм байна. Тэгээд бид хэд сая далаа ирэг дээр очичоод юм мэдчихэд одоо буудалтай ирсэн байж байна. Паттайя гэхдээ хамаагүй гоё юм байна өө Бангкокоос. Амар юм тайван. Тэгээд буудал энтрэн ч гэсэндээ гоё. Тэгээд ойрхон яг манай буудлаас гараал яг далаа байгаа. Тэгээ тэр минь айгүй гоё сонирхолтой юм байна. Гэхдээ Паттайя цаа болох нэг юм нь Бангкокод ингээд заримдаа картаар төлөөд заримдаа бэлнээр төлөөд яваадсан байхгүй. Тэгээд Паттайя дээр ирсэн чинь заавал яг бэлнээр төлөл карт бол уншихгүй гээд. Тэгээд хэрэг бэлэн мөнгөгүй ирчвэл Паттайяд бол айгүй хэцүү юм байна. Тэгмээр хэрэг Паттайя руу ирэх гэж байгаа юм байвал бэлэн мөнгөтэй ирэх нэ. Сая бид зүгээр эргэн тойрноор буудлынхаа эргэн тойрноор алхаж агаад ирсэн. Маргааш болохоор манай найзууд бөөнд усан парк орно гэх. Тэгээ би болохоор нэг усан парк ормоорг байгаа. Усан паркчдоо хаана л усан паркнд орох юм чинь гэж бодоод маргааш би нэг дээрүүд баригдсан нэг сүмэн дээр очино. Тэгээд өглөө нөгөө алсыг харагчих байд юм байна амар өндөрт. Тэр алсыг харагч дээр очоод маргаашийн хаваараа гоё бай гэж бодож байна. Тий. Одоо болохоор бид хэд гараад жоохон гадуур явж пив бод юм уу? Тэгээ Паттайя яг одоогийн байдлаар бол Паттайя илүү сонирхолтой чинь Бангкокс. Бангкок ч болохоор нэг юм завгүй ингээл бодчихсон газар байсан чинь Паттайя болохоор ингээд амар тайван хүн багтай. Тэгээд бүр ингээд цаанаасаа л яг ингээл ороод ирэнгүүд бүр ингээд агаар нь амар чийл мэдрэгддэг юм байна. Хэрэг Бангкокоос өөр төш яваад болж байгаа юм байвал Паттайя бас сонирхолтой л ойрхон. Тийм болохоор бас явбал сонирхолтой юм шүү.
За D4 эхэлсэн. Өнөөдөр Паттаяд ирсэн байгаа. Паттаяд өнөөдөр дээр нь сүм үзнэ. Тэгээ нөгөө гэрэлт цамхаг гэж байдаг штэ өндрөөс далаа хардаг. Тийм далаа харна гэсэн төлөвлөгөөтэй байна. Одоо гарч ямар ч байсан юу олж уугаад одоо гарч ATM-с мөнгө авахаас мөнгөгүй болсон. ATM-с мөнгө аваад тэгээ кофе олж уучаад тэгээд эхлээд сүм рүүгээ явъя. Тэгээд яг тэр нөгөө гэрэл цамхаг дээр нь болохоор өдөөс хойштоо айгу гоё харагдаг гэх тэгээд яг нар жарах үед нар айгу эрт жаргадаг 5 цаг гэж байгаа ч. Тэгээд 5 цагийн үед яг гэрэл цамхаг дээрээс нь далайгаа харуул юу юм гоё гэж хэлсэн. Тэгээд өдөөс хойштоо гэрэл цамхаг руу явъя. Манай буудлын өрөө байна. За би саяны ярьжсэн юунда нөгөө сүм дээр үе эртний сүм дээр ирсэн бэ. Тэгээд доороо тавьда. За Монгол моринод юм маань хажууд айгүй юм өндөр том морь шиг л юм. Амар хинэтгчүүд байна яг энэ парк дотор. Хинэтгчүүд амар ядаргаатай шүү дээ. Тэгээд ер нь ингээд хинэтгхгүйтэй ер нь хамт байхад амар төвхтэй байдаг. Тэгээд амар хинэтгхүүд байгаа болохоор жоох ядаргаатай байгаа. Намаа нэрээ би ийм Макта явна гэсэн чинь Макта орж болохгүй гэсэн. Гадуураа хувц өмсөж орно. Тэгээд хувц түрээсэлдэг хэсэг байгаа. Богинбэг book trip.com дээрээс book хийсэн. Book хийж байгаа тэр мэдээлэл байсан бол би хувцтай ирчих байхгүй юу? Тэр мэдээлэлээ тавиагүй юм байна. За гэс 0 орчоо. Тэгээд view point дээр очно гэсэн view point дээр бол та. За нам юм нөмөр гээд юм нөмрөд орж ийн. Helmet зүгээд дахиад helmet зүгээд оп. This is a private property. What we do here is we conduct all the artworks. Өдрийн хоолнд ийм Таиланд үндэсний шүл гэж үзэж байна. Тэгээ хажуудаа зөндөө сайттай юм байна.
За би тэгэхэд өнөөдөр Паттайягаас явах гэж байна. Хэд өдөр юм бэ? 5 дахь өдөр юм уу? Өнөөдөр Паттайягаас яваад буцаа Бангкок руу очоод Бангкокт нэг хончоод тэгээ маргааш шөнийн 1 цагт буцаад нисэх байгаа. Тэгээд Паттаяад ирж 2 хонсон чнаас гоё л юм байна. Өчигдөр би тэгэд гадуур явж байгаад баахан гадуур шоуд гэж явж байгаад баахан Таиланд танилцаад тэгээд цог шоудаад тэгээд нэг юм шөнийн 3 цагт заяа тоглолт ингээд улсын нэг тийм одоо манайхаар бараг драмын театр юм аа шиг нэг тийм цэнгэлдэх хүрээлэнд гэж. Тэр нэг цэнгэлдэх хүрээлэнд өөрийн 5 цаг хүртэл тоглолт хийдэг юм байна. Тэрийг нь очиж үзээд цуг гадуур баах уугаад thank you. Тэгээд сайхан л Паттайад бол гоё шоудлоо. Бангкок шоудаж чадаагүйгээр л шоудлоо. Өнөө өглөө тийш тэ нэр өнөө өглөө Coral Island гэдэг нэртэй айланд руу явах байсан. Тэгээд тэрийгээ явж чадаагүй. Өчтөр шоудсан болохоор өглөө босч чадахгүй. Гэтэ яг хуу тэгэл айланд бол айланд штэ. Айланд руу зөндөөл явах байлгүй дээ. Гэж одоо нэг тоосонгүй штэ. Нөгөө хоёр өрөөнүүдээс гарч ирж байгаа. Тэгээд буцаад 2 цаг автобусаараа явъя да Бангкок руу. Every day coffee. Бангкокт ирсэн. Бангкокт бүр амар төвчлээ. Орж ирчихээ. Яг нөгөө нэг хот хоорондын автобуснаас буучаад буудлын руугаа ир хүртлээ. Бараг цагт өгчсэн байна. Тонтогч байна. За сүүлийн өнөөдөр би тэгэд буцаад шөнийн 1 цагт буцаад ниснэ. Бас би тэгэд Бангкокд ирж хонсон. Бангкокд ирээд арай нэг хямдхан буудлаа олоод гуруулаа цуг хоноод тэгээд өнөөдөр буудлаасаа буудалд маань болохоор төвдөө ер нь нэлээд ойрхон. Тэгээд энэ чинь би тэгэд орой нислэг рүүгээ явах хүртлээр нэг 9 цаг ч юм уу хүртэл энэ чинь юмудаа орхиод тэгээд тэр чичнүүд ангутаа шууд нисэх явах юм. Ер нь тийм үйлчилгээ байх нь амар зөв юм биш үү манайхаа сонгохдоо. Luggage storage service гэх тэр тийм сервистэй байвал зүгээр жишээ 12 цаг гээд гарах ёстой шүү дээ. Тэгээд буулаасаа гарцсан ч гэсэндээ орой хүртэл ачаагаа хадгалуулж болдог тийм үйлчилгээ бай. Тэгж өшөөж сонсон ах юм юу боллоо. Энд тэгтээ ингээд хараад хоол нь бол их амар хямдхан бол биш заяа. KFC одоо тиймэрхүү дажигой цэвэрхэн хоол идэг гэвэл ер нь л Монголтай үзтэй 20,000. Ер нь дунджаар яг 20,000 байгаад байхгүй юу? Тийм болохоор бас Вьетнамд болохоор би сонсч байсан нөгөө пош хөлмөл гэл гадар зарж байгаа хоолнууд нь бүгдээр яг нэг 78,000 байдаг гэсэн гээд тэгэл энд бол жоохонгүй л. Гэтэ ямар хурдан өнгөрч үү? 6 хоногт амар хурдан өнгөрт юм байна. Өнөөр явна гэж тохирч байгаа. Дутуу үзсэн юм шиг. Гэтэ Таиландд бол эргээд ирэх юм байна.
канабас ингээд зүгээр зарж идэг. Таасаагүй. За өнөөдөр өдрийн хоолндоо юм Бодолны хүмүүс очив. жоохон энтэг юм шиг газар орсон. Би бэнтин яа. Бас тэгнэ. Өнөөдөр онгоцныхоо нислийг хүртэл бид нар ч хийх юм байхгүй. Тэгээд энэ цэцэрлэгт хүрээлийн шиг газар ирсэн байна. Тэгээд энэ ер нь нэлээд төв хараа. Ингээд амар их байшин барилгатай иргэн тойрондоо. Тэгээд ийм ногоон байгууламж баггүй ер нь. Тэгээд ногоон байгууламж нь ямар хөө байд юм бэ? Харъя да. Энэ парк нь бол нэр үнэхээр гоё юм байна өө. Ингээл хүмүүс гүүг айгүй мэдээч хэрэг амар том талбайтай. Тэгэл хүмүүс гүүгээл дундаа нууртай. Тэр нууранд нь зарим хүмүүс ингээл юм унаал. Нөгөө манад хун байдаг бол энэ чи ундаг юм галан унд юм би. Тэгээд энийгээ унаал гүүгээл энүүгээрээ гоё салхилаал. Тэгэл зөндөө модтой болохоор сэрүүхэн гоё. Амар том гөрвөлүүд байсан сая тэр гөрвөлүүд нь жоохон аврах том юм байна. Гэтэ гоё юм байна уу? Яг энэ хотынхон төвд нь. За бид өдрийн хоол идэж чинь. Өдрийн хоолндоо энэ Япон газар ороод. Энэ идэх гой сонир. Тэ оройн хоол. Тасан чинь Сонирхолтой л. Thank you. За баяраа Tesla авах гад одоо өөрийнхөө хүслийн Tesla-г угсрах чинь. За улаан өнгөтэй авах гэж байгаа юм байна. Таиландаас хүмүүс ингээ энэ тийм хүмүүс ирээд Tesla авдаг байх нь шүү дээ. Энэ гоё. Included black and white. За Бангкокоос нисгээд эсвэл хатсны буудлын дээр ирцүүлж байна. Нэг цагт нисэж байна. 지면 벨트를 매주시고 풀 때는 더 За бид хэд Сөүл дээр транзит хийж байна. Бид чинь нэгээс ниссээ тэгээд 5 цаг нисч явж ирж байгаа. Тэгээд замдаас жоохон тутлаа. Одоо буцаад 2 цаг болчоод чинээсээ буцаад. Скит ингэж байна. Жоохон ядарсан байна.
Natural request just